Nagbitiw sa kanyang pwesto ang Prime Minister ng Mongolia dahil sa pagbatikos sa pamumuhay ng kanyang anak. Si Luvsanam Sarayina o Oyun-Erdene ay nagpasyang bumaba sa pwesto matapos ang kumalat sa social media na engagement video ng anak nitong lalaki. Sa mga larawan ay ipinakita ang mga pamimili ng anak ng mga designer bags and luxury goods gamit ang mga mamahaling sports car para sa kanyang nobya. Dahil dito ay bumuhos ang patikos mula sa mga kritiko at sinabing walang kakayahan ang mga itong makabili ng mga mamamahaling gamit kung hindi sila nailuklok sa pwesto. Maraming demonstrador ang nagtipon-tipon sa lansangan para ipanawagan ang pagbibitiw ni Oyun-Erdene. Itinanggi naman ni Oyun-Erdene ang nasabing aligasyon at sinabing ito ay paninira lamang sa kanya. Dahil sa insidente ay nagbutuhan ang mga miyembro ng parlamento at nagpasya silang patalsikin na nga itong si Oyun-Erdene mula sa kanyang pwesto. Чудаа улсын их хурлын дарга эрхэмгчүүдээ өнөөдөр миний бие болон хамтарсан засгийн газар бүрээр хэрэгжүүлэх боломжгүй боллоо. Эх орон ард түмэндээ түтгэх нэр төртөө үүргийг хүлээж цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын эдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Намайг дэмжиж итгэл хүлээлгэж ирсэн Монгол Ардын намын журмын нөхдөдөө талархаж байна. 100 жилийн түүхтээ улс төрийн ууган хүчин Монгол Ардын намыг нэгэн зуунаас шин зуунд намынхаа мянган гишүүд дэмжигчдийн хамт ялалтаар түүжээс нь миний амьдралын бахархалт түүх болон үлдэх болно. Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажилласан Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх улсын хурлын дарга Дашт Зүгийн амар баясгалан нарт талархал илэрхийлье. Мөн их хурлын эрхэм гишүүд та бүхэндээ талархал илэрхийлж байна. Салбар бүрийн төлөөлөл 126 гишүүн бүхий холимог тогтолцоотой парламентыг бүрдүүлэх мөн хурцтай хөгжлийн төлөө зориг ураанд ор хамтарсан засгийн газрыг байгуулж олон жил гатсан төслүүдийг урагшлуулахад улс төрийн манлайлал үзүүлж хамтран ажилласан арчсан намын нийтгшүүд, арчсан намын дарга Лувсан намын ган төмөр танд, хүн намын дарга Тогмодын Дорж ханд танд болон парламентд суудалтай нийт намын удирдлагууд, эрхэм гишүүд мөн надтай хамтран ажилласан засгийн газрын нийт бүрэлдэхүүндээ бүх талаар дэмжиж ажилласан улсын хурлын нийт удирдлагууд, улсын хурлын эрхэм гишүүд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Дараагийн Монгол Улсын ерөнхий сайдын үйл хэрэг өрнүүн их замд нь амжилт хүсье. Дараагийн ерөнхий сайдын амжилт бол монголчууд бидний хамтын амжилт учраас бүх талаар дэмжиж хамтран ажиллах болно. Намайг дэмцээр ирсэн ард түмэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ил тод нээлттэй нийгмийн төлөө үзэл бодлоо илэрхийлсэн арчсан нийгмийн ирээдүй болсон залуучуудаа талархаж байна. Надад итгэж үзэл санаа нэгдэж хамт байгаа эрхэм гишүүдтэй баярлалаа. Өнөөдөр ордонд хүч мөхсдөж байгаач олон нийтийн хүсэл эрмэлзэл огт өөр байгааг би мэднэ. Үзэл санаа үнэт зүйл хизээж ялагддаггүй. Аалзны тор мэт сүлжилсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж хизээж байхгүй. Мөнхөг тэнгэрийн дор арчсан парламентын засаглал мөнхөд оршуулт ба баярлалаа.